За өнөөдрийнхөө сэдвийг та бүхэнтэйгээ мэдээллийн технологийн чиглэлээр ярилцъя гэж бодож байна. За манай улс бол үндсэндээ эдийн засаг бол уул уурхайгаас хамааралтай байдаг. За маш цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүн үндсэндээ түүхийд урд туршруу гаргаж бид нар амьдардаг. За наазах нь алт, зэс, нүүрс гэх мэт түүхийдүүдийг манай улс гадагшаа зарж өөрийнхөө эдийн засагт валют оруулж ирдэг. За өнөөдрийн түүхийн эдээс хараат байдалтай ийм улсын эдийн засаг бол сайнгүй байдаг. Ямар учраас вэ гэхээр зэрэг түүхийн эдийн үн дэлхийн зах зээл дээр байнга тогтвортой байдаггүй. Дээшээ өссөн үед тухайн улсын эдийн засаг сайжирдаг. Харин доошоо унсан үед тухайн улсын эдийн засаг маш хүнд цохилтонд өртөж байдаг. Ингэхэр зэрэг Монгол улс маань алийн болгон нүүрс, зэс, алт гэх мэт газрын баялагаараа гадны валютыг олох вэ. Бидэнд өөр гарц гаргалгаа бийгүй бол бидэнд байна. За Монгол улс бол үндсэндээ 3 сая хүн амтай. 3 сая хүнийх нь 1 сая гаруй нь бол хүүхэд залуучууд байдаг. Монгол улс бол IQ-гийн түвшнэр бол дэлхийд бол хэдэн жилийн өмнө эхний 5-д орж байсан. Ийм мундаг өндөр IQ-тай улсын иргэд яагаад ийм ядуу улсын эдийн засаг ядуу ард иргэд нь ядуу амьдарч байна гэдэг. Энэ бол ерөөсөө бодох маш том асуудал байна. Ингээд аваад үзэхээр бол бидэнд бол 1 сая гаруй IQ-гийн түвшин өндөр хүүхэд залуучуудын нөөц байна, боломж бололцоо байна. Энэ боломж бололцоог бид нар юунд ашиглах вэ гэхээр зэрэг ерөөсөө Монгол улс даяараа мэдээллийн технологи чиглэсэн тийм дараагийн шилжилтийг бол хийх хэрэгтэй байна. Манай улсад бол мэдээллийн технологи бол хөгжих бүрэн боломж байна. Мэдээллийн технологи гэдэг бол хил хязгаар, орон зай, цаг хугацаанаас үл шалтгаалan байнгын үйлдвэрлэл нь хөгжиж байдаг, явж байдаг ийм сайхан технологи байна. За энэ дээр би нэг улсын жишээг авч үзмээр байна. Эстони гэж 1.6 сая хүнтэй улс, жижигхэн улс байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсаас 2 дахин бага хүн амтай. Тэгсээр нэ Монгол улсаас маш жижигхэн хэд дахин бага жижиг газар нутагтай ийм Балтийн тэнгисийн 3.1 болох улс байна. Энэ улс маань хуучин социалист нийгмийн үед бол Монгол улстай нэг системд хамтдаа байсан. За энэ Эстони улсад ямар байна вэ гэхээр зэрэг энэ улсад мэдээллийн технологи бол маш өндөр түвшинд хөгжиж байна. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг код бичих сургалтыг бол зааж өгч байна. За дунд сургууль болон их сургуулиуд нь бол IT буюу мэдээллийн технологийн чиглэлээр маш сайн сургалтыг бол хэрэгжүүлж байна. За тентхийн хүүхдүүд бол ихэнхдээ IT буюу стартап компанид суурилсан бизнесмен болно гэсэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явж байна. За ерөнхий боловсролын сургууль бол ихтэй сургуулиуд нь болохоор мэдээллийн технологийн хичээлүүдийг онлайн төвшөнд болон практик төвшөнд маш сайн үздэг. За хүүхэд залуучууд энэ чиглэл рүү нэлээд төлхөө хөгжүүлээд явж байгаа улс. Энэ үр дүнд нь тухайн улс маань мэдээллийн технологийн бүхэл төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, аппликейшн, програм хангамж бүтээгдэхүүнүүдийг бол дэлхийн зах зээл дээр экспортлж өөрийн улс орнодоо валют оруулж ирж байна. Өдгөө Эстони улсад төрийн үйлчилгээ бүхэлдээ цахимжиж чадсан байгаа. За жишээлбэл түүц машинаас гэхэд тухайн улсын ард иргэд бол 2500-аас 3000 гаруй үйлчилгээг авч байна. Яг энэ үйлчилгээг Монгол улсад болохоор зэрэг үндсэндээ нэг 20-30 төрлийн үйлчилгээ байсан. Сүүлд харин нэг нэлээд хэд болж нэмэгдэх шиг болсон. Төрийн алба бүхэлдээ хүнээс
болон төрийн албаа хаагчаас хараат бус шилэн захимжиж чадсан байна. За дараагийн нэг ойлголтыг авч үзье. Ойрын үед бол Amazon компани 30 гаруй мянган мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг нэн яаралтай ажилд авна гэсэн зар түгээсэн байгаа. За эдгээр ажилтнуудын жилийн цалинг болохоор зэрэг 150 мянган Америк доллар буюу энэ нь Монгол мөнгөөр ойролцоогоор нэг 430 орчим сая төгрөг байгаа. Энэ бол бүтэн жилийн цалин. Энэ цалин 12 сарда хуваагаад үзэхээр 1 сарын нэг 35 сая орчим төгрөг болж байгаа. Өдрийн 1.6 сая төгрөг болж байх шээ. Ийм их өндөр хэмжээний цалин аваад ажиллаад амьдраад өөрсдөө аваа явах боломж бол манай залуу мэргэжилтнүүдэд бол хангалттай байна. Тийм учраас манай залуус бол энэ чиглэл рүү бол өөрсдийнхөө хүч оюуныг бол сорих хэрэгтэй. За сүүлийн 2 жилийн өмнөөс дэлхийн IT-ийн чиглэлийн томоохон корпорациуд болох Apple, Dell, Microsoft зэрэг компани корпорациудад дипломын боловсралгүй байсан ч бие дааж мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж чадах хүүхэд залуучуудыг бол өндөр цалинтайгаар өөрсдийн компанид ажилуулж болно гэдгийг бол зарласан байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та бүхэн заавал дипломын боловсралгүй ч гэсэн бие даагаад IT-ийн чиглэлээр сурсан, боловсрсан өндөр чадвартай бол та бүхнийг бол барууны болон гадны компани аж ахуй нэгжүүд бол маш өндөр цалингаар цалинжуулаад ажилуулах тэр нөхцөл үүд хаалга нээлттэй байна гэдгийг та бүхэн маань анхаарах хэрэгтэй. За тэгээд Apple компани дэд захирал Тим Кук хэмээх эрхэм байдаг. Энэ эрхэм дараах зүйлийг хэлсэн байна. Програмчлалын хэл бол дэлхийд бол хамгийн чухал хэл юм а. Хэрвээ би өсвөр насны хүүхэд байсан бол програмчлалын хэлийг англи хэлнээс урьдаад сурах ёстой байсан гэж хэлсэн байдаг. Энэ болохоор зэрэг програмчлалын хэл буюу код бичих чадвар бол өнөөгийн хүн төрөлхтөнд маш чухал атлаа тулгамдсан ур чадвар болоод байна гэдгийг Apple компани дэд захирал хүн хэлсэн байна. За бидний хамгийн сайн мэдэх Elon Musk, Mark Zuckerberg, Bill Gates нарын хүмүүс бол өсвөр залуу наснаасаа бол бие дааж код бичиж эхэлсэн байдаг. Эдгээр хүмүүс бүхий л насаа мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байна. Ажиллаж өнгөрүүлж байна. За сүүлийн жилүүдэд манай хоёр хөрш болох Оросын албаны улс болон Хятад улсад бол хиймэл оюун ухааны чиглэлээр болон мэдээллийн технологийн чиглэлээр маш их эрчтэй ажиллаж байна. Энэ улсууд бол өөрсдийн мэргэжилтнүүдийг бол маш ихээр сургаж байна, бэлтгэж байна. Харин манай улс бол энэ чиглэлээр дөрвтойхон алхам хийхгүй бол бид энэ чиглэл рүү бол хоцроход бол ойртож байна. За Аз тэвд бол энтхэг улсын мэргэжилтнүүд бол аутсорсингийн чиглэлээр бол дэлхийд цахиур хагалж байна. Бид бол энтхэгчүүдээс бол дутах юм бол байхгүй. За дэлхийн хүчирхэг 8 гүрэн бол бүгд л мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг өөрийн улсад авъя хэмээн зар мэдээлэл тавьж мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтнүүдийг бол маш өндөр цалин авах хангамжаар нөхцөлийн сайжруулж бие биенээсээ өрсөж амлаж байна. Зарим тохиолдолд бол тухайн улс орн нь бол иргэншил олгох зэрэг тийм нөхцлүүдийг олгож байгаа. За ингээд хүүхэд залуустаа амжилт хүсье.